Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өмнөх хичээлдээр баримт жүжиг боловсруулах Word програм ашиглан усан хайрлын сэдвд бяцхан ном хийж эхэлсэн. Бяцхан ном хийх дарааллын дагуу интернет болон бусад их сурвалжаас бичвэр мэдээлэл болон усны тухай зургнуудыг татаж цуглуулсан билээ. Мөн усан хайрлын нэртэй файл үүсгэн цаасныхаа хэмжээг тохируулж бичвэр мэдээллүүдэд оруулан хэлбэржүүлсэн байгаа. Харин өнөөдрийнхөө хичээлээр татаж авсан зургнуудаа файл болон бичвэр мэдээлэлд оруулцгаая. Өнөөдрийн хичээлийн гарчиг баримтад зураг дүрс оруулах. Хүүхдүүдээ сургалтын 26 дахь хуудасны дасгал 1-5-ыг зааврын дагуу ажиллацгаая. Дасгал 1. Зураг оруулах. Өмнө үүсгэсэн файлаа нээцгээе. Ингээхийн тулд Windows Explorer програмыг сонгоод файл байгаа диск болон хавцаа сонгож өмнө үүсгэсэн усан хайрлын файлаа нээнэ. Бичвэр мэдээлэлтэд зураг оруулахын тулд текстийн дундаа курсороо байрлуулад инсертсний picture командыг сонгоно. Picture командыг сонгоход insert picture харилцах цонхны гэдэг ба энэ цонхноос зураг байгаа диск болон хавцаа сонгож гарч ирэх зургнууд дотроос тохирох зургийг сонгон insert командаар зураг оруулнаа. За зургийн хэмжээг өөрчлөхдөө зургийн буланд байрлах жижиг тэгшүнцгтэр даран чирж зургийн хэмжээг багасгана. За зураг идэвхтэй байгаа үед цэсний мөрөн дээр нэмэлтээр форматс автоматар нэгддэг. Энэ цэсэн дотор зургнуудыг засварлах командууд байрладаг. За жишээлбэл color зургийн өнгө өөрчлөн, picture style зургийг янз бүрийн хэлбэрээр харагдуулна. Picture border зурганд хөрөө өгнө. Wrap text зургийг текстийн дунд байрлуулна. Rotate зургийг эргүүлнэ. Crop зургийг тайрах. За wrap text команд square командыг ашиглаад зургаа текстийн дундаа тохиромжтой байдлаар байрлуулъя. За бяцхан номны зохиомжийн дагуу зураг бяцхан номдоо дахиад зураг оруулъя. Инсертсний picture команд. За оруулах зургаа сонгоод insert командаар зураг оруулна. Мөн зургийнхаа хэмжээг өөрчилнө. Wrap text команд ашиглаад зургаа бичвэр дунд тохиромжтой байдлаар байрлуулнаа. За зургаа чирээд тохиромжтой байрлалтанд байрлуулна. Мөн бяцхан номныхоо зохиомжийн дагуу дахин нэг зураг оруулцгаая. Инсертсний picture командаа сонголоо. Зургаа сонгоод insert командаар оруулнаа. За зургийн хэмжээг багасгая. Picture style-аас зургийнхаа хэлбэрийг өөрчлөөд wrap text командаа ашиглан зургаа бичвэр дунд өөрийн хүснээр тохиромжтой байрлалтанд байрлуулнаа. За хэмжээг өөрчилж болно. Зургаа хэвтэйхэн тохиромжтой байрлалтанд байрлуулнаа. Дасгал 4. Дүрс оруулах. За бүгдээрээ бяцхан номонд дүрс оруулцгаая. Ингээхийн тулд дүрс оруулах газраа булганы загчийг байрлуулад инсертснээс shapes командыг сонгоно. Нэгдэх талбараас зурх дүрсээ сонгоод дүрсээ зурна.
За дүрс идэвхтэй байгаа өдмөн цэсний бүрэн дээр автоматар формат цэс нэгддэг. Энэ цэсний дотор дүрстэй ажиллах, дүрсийг засварладаг командууд байрладаг. За rotate командаар дүрсийг эргүүлцгээе. Shape fill командыг ашиглаад дүрсийн доторлын өнгийг өөрчилнө. Shape outline командаар дүрсний хүрээний өнгийг өөрчилнө. За дүрсэн дотор текст бичихийн тулд дүрсэн дээр маус хоёроо дараад Edit text командыг сонгоно. Гарын дээр авираа Монгол болгоно. Ингээд буцах гэж үтцгээе. За бичсэн текстээ хэлбэржүүлэхийн тулд Home-ний фонт хэрэгслүүдийг ашиглана. За фондоо Arial фонт сонгоод үсгийн хэмжээг 16 болгоно. Bold командаар тод болгоод, Italic командаар налуу болгоод, Font Color командаар текстээ улаан өнгөтэй болгож хэлбэржүүлцгээе. Дасгал 2. Дүрс зурж засварлцгаая. Бүгдээрээ бяцхан номонд усны тусал зурцгаая. Ингийн тулд Insert-снээс Shapes командаа сонгоод нэгдэг талбараас зурах дүрсээ сонгон дүрсээ зурна. За энэ хэсэг дээр болгоны загшаа байрлуулад дүрсээ эргүүлнэ. За дүрс идэвхтэй байгаа мөн формат цэсний автоматар нэгдэнэ. За энэ цэсний дотор Edit Shape, Edit Points командаа ашиглаад дүрснийхаа хэлбэрийг өөрчилнө. Хар цэг дээр нь дараад хэлбэрийг өөрчилж өгнө. За мөн дүрснийхаа хэмжээг өөрчилнө. За Shape Fill командаа ашиглаад дүрснийхаа доторлын өнгийг хоосон болгоод хүрээнийх нь өнгийг цэнхэр өнгө өгөөд мөн Shape Outline командаараа хүрээнийхээ өргөнийг тохируулна. Wrap Text командаа ашиглаад дүрсээ бичвэр дундаа тохиромжтой хэлбэрээр байрлуулна. За ингээ болгоно дүрсээ чирээд текстэн дундаа тохиромжтой байрлуулна. Байрлуулъя. Өнөөдрийнхөө утсан шинэ командуудаа төдөртэй тэмдэглээд аваарай. Picture зураг оруулах, Shapes дүрс оруулах, Rotate эргүүлэх, Bring forward, Send backward объектуудыг давхарлах, Wrap text бичвэр дунд объектыг байрлуулах. Crop тайрах, Corrections гэрэлтүүлэх, Color өөрчлөх, Edit Shapes дүрс засварлах, Shape Fill дүрсний дотордлын өнгө өөрчлөх, Shape Outline дүрсний хүрээний өнгө өөрчлөх. Бид өнөөдрийнхөө хичээлээр сурах бичгийн дасгал даалгавруудыг ашиглан интернетээс татсан зургуудыг бяцхан номныхаа зохиомжийн дагуу оруулж зургуудаа засварлаж өөрчлөж өгсөн ба мөн дүрс оруулан түүнийгээ засварлаж бяцхан номоо баяжууллаа. Гэртээ сурах бичгийн 30 дахь үзний дасгал 1 гэр бүлийнхээ усны хэрэглээ судалж ирээрэй. Үүнд нэгдүгээрт нь гэр бүлийнхээ гишүүдийг хоногт дунджаар хэдэн удаа шүүд нүур гараа угаадаг болохыг судалж дараах ус нэгтэд тооцож хүчээрэй. Хоёрдугаарт нь танай гэр бүлийн гишүүд 7 хоногт дунджаар хэдэн удаа хувцс угаадаг болохыг судалж дараах ус нэгтэнд тооцож хүчээрэй. Гуравдугаарт нь гэр бүлийнхээ гишүүдийг 7 хоногт дунджаар шүршүр эсвэл онгоцонд хэдэн удаа усанд ордог болохыг судалж дараах ус нэгтэнд тооцож хүчээрэй. Эрдэмтэй хүн улсын чимэг, эвтэй хүн олонний чимэг гэсэн энэ сайхан сургаалаар
Өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.